Сайн байцгаана уу? Одмондөр суугаас та бүхнийхээ амрыг гэрээ мэдчилж байна. Одоо нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн нэвтрүүлгээр дуунаас хурдан далай банкны талаар ярилцах болно. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хариултаа хадгалын худалдаа хөгжлийн банк болон бүх төрлийн үндэсний хувьс захиалгын Тотор компани хамтран ажиллаж байна. За нэвтрүүлэг маань НТV болон Одмондөр радио 83.3 107 гэсэн хос төлөвлөгөөнөөр та бүхэндээ хүрч байна. За яг одоо Ланжуу хотоос физикч бэлгүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн мэнд төргийг бэлгүнэ. Өдрийн минь сайн байцгаана уу? Сайн байна уу? Ямар гоё фотолог юмсаа вэ? Харин нөгөө өнгөрсөн 7 хоног чинь P-тооны өдөр болсон шүү дээ, тий? 3 сарын 14. Тэгээд тэрэн зориулаад P-тоото фотолог өөртөө худалдаж аваад. Даанч 3 сарын 14-нд ирж амжаагүй. Бүр 3 сарын 15-нд дараа нь ирээд. Тэгээд нэг тийм асуудал гэсэн. Нэг хоногор хоцроод ирсэн. Нэг хоногор жоох оройтой захиалцсан лээ. Гэтэ яг эцэст ирсэн. Тэгээ бас нөгөө гараа үзүүлээд гар гайгүй болж ийн гэдэг. Гарныхаа гипснээс ямарчсан нэг салж авсан. Одоо ажиллахад хамаагүй чөлөөтэй л болсон байна. Яг нөгөө хуруунд бүтэн идгээгүй болохоор хурундаа жоохон чихтэй л. Тиймэрхүү сонь сайхан тал 7 хоног өнгөрлөө. За. Тэгэхээр хоёулынгийн өнөөдрийн сэдв ер нь өмнө яг нөгөө одоорны нэвтрүүлгүүд дээр яг дурддагдаад яваад байдаг гэсэн тий 70 гараг англиар Нептун гэдэг. Тэгээд яг би нэг бол 70 гэдэг нэг бол Нептун гэж хольж яриад байж магадгүй уучлаарай манайхаа. Тэгэхээр энэ гаригийн тухай яриа гэж сонгож авсан. Өмнөх дугаарууд дээр бол ер нь 70 тий Юранус чинь Тэнгэрийн ван тий Тэнгэрийн ван хоёрын тухай нээлт болон ямар шин чанартай зэрэг ингээ баг-багаар гараад яваад байсан. Өнөөдөр бол яг 70 хонгийн тухай онцолж ярина. За яагаад 70 хонгийн тухай онцолж байгаа вэ гэхээр энэ маань өөрөө айгүй өвөрмөц гариг байхгүй. Юугаараа өвөрмөцсөн гэхээр нэг миний утасны дэлгэцэн дээр байдаг гариг. Ямар сонио. Тэгээд яагаад тэгэхээр надад айгүй гоё санагддаг нь энэ чинь нөгөө нэг Нептун гэдэг чинь өөрөө Ромын далаа тэнгисийн бурхан шүү дээ, тий? Ромын нэршил. Бидний мэддгээр бол Poseidon гэдэг бурхан. Грекийн нэршлэр. Тэгээд өөрөө дор хаяж 16 дагуултай. Өнөөдөр одоогийн байдлаар бид нар олж нэгээд байгаа нь 16 дагуултай. Тэгээд хамгийн том дагуулын Triton гэдэг багхгүй. Triton гэдэг чинь нөгөө манай Poseidon-ы барьдаг байсан жадтай төстэй нэртэй тий. Triton гэдэг төстэй нэртэй. Тэд нар их гоё санагддаг. Бас нэг шалтгаан нь James Webb хөрсөн шүү дээ өнгөрсөн 100. James Webb хөөрөөд өнгөрсөн жилийн барыг өдий тухай James Webb-ийн анхны зургууд цацагдаж эхэлсэн. Тэр дундаа James Webb 70 онгийн зургийг авсан байхгүй. Манай 70 он чинь ингээд өөр ингэсэн бүслүүртэй тий 5 ширхэг үндсэн 5 бүслүүртэй. Бас бүслүүртэй гаргуудын нэг. Тэр нь агуу гоё харагдсан надад. Тэгээд утасныхын дэлгэцэн дээр тавьдаг болсон. Тэрнээс өмнө бол нөгөө Hubble-ийн Deep Sky гэж байдаг. Тэр нь Тэнгэрийн 1 мм-ийн өргөнтөө гэх юм уу да диаметртэй хэсэгт Hubble-ыг ингээд агуу олон хоног гэрэл цуглуулж байлгаад тэгээд тэнцээ байгаа зургийг авсан. Тэгэнгүүт ерөөсөө тэнцээд дор хаяж манай ертөнцид 500 сая галактик байх ёстой юм тий 500 тэрбум сая гинэ байх ёстой юм гэдэг ийм хамгийг гаргасан. Тэргээр их юм онцгой гоё зураг гэсэн. Өмнө тэр зураг байсан. Яг тэр зургийг дараа нь James Webb-ээр авсан. Тэрийг нь болохоор компьютерийн дэлгэцэн дээр iPod-ныхын дэлгэцэн дээр тавьсан. Харин тий одоо бид нар ч нөгөө дэлхийн банк нөгөө хамгийн холынх нь ч болохоор тэрвүү эсвэл одоо зүгээр л мөсөн онцын юмгүй гэж боддог ч юм уу нэг тийм айхтар тоож анзаардгүй юм шиг санагдаад байдаг нийт хүмүүс. Тэгвэл одоо бэлгүүнийгийн маань бас утсан дээр байдгийн зураг юм байна. Бас нөгөө Voyager 2-ыг л би утсан байх гэсэн чинь James Webb аваад тэгээд тэр цагираг энтрийг харуулсан юм байна тий. Бид нар ч бол нөгөө санчийнхаа цагирагыг сайн мэднэ. Тэгээ Uranus яг бас мэднэ. Тэгтэл бас яг Нептунд тийм 6 цагираг тий байдаг гэхээр бас сонирхолтой биш үү? Бас анзаарч байгаагүй юм байна. Технологийн дутагдал байж л дээ. Бүслүүр. Бүслүүр байдаг. Тийм бүслүүр. Яг бид нар ингээд Нептун бол Нептуны буюу 70 онгийн маань нэг юм онцгой шин чанар байна. Тэр нь юу гэхээр энгийнүүдээр харагдахгүй. Нэгсэндээ шөнийн тэнгэрт бид нар зарим тод гаригуудыг харж болдог шүү дээ. Санчир, бархас байд, сугар зэрэг гаригуудыг харж болно. Эдгээр маань өөрөө ингээ од шиг харагддаг. За эртний грекүүд планетгийн нэр өгсөн ясан дээр планетей буюу хисүүчлэгч од гэдэг утгатай үг байна. Хэрвээ хоёулаа ингээд орой болгон хилэнцгийн ордны зүг те жинлүүрийн ордны зүг рүү хараад тэр гаригуудыг харъя л та. Тэгэнгүүт манай гаригууд ингээд тэнгэрийн
зүүн захаас баруун зах руу явж байгаад яг нэг юм дунд тавцаанаа буцаж нэг юм гогцоо үсгээд тэгээ баруун зах руу очиж жаргадаг байхгүй. Одод болохоор тийхгүй зүүн захаас мандлаа баруун зах руу очиж жаргадаг тий. Гаригуд болохоор дундаа нэг юм гогцоо үсгээд идэг гэсэн. Тэгэхээр эн чинь нөгөө нэг тэр хавьдаа ингээд жоохон тэнэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ хисүүчлэгч од гэсэн утгатай Planetary гэдэг нэр өгсөн. Өнөөдөр бол бид энийг гариг гэж нэрлэдэг. Яг ингэж ажиглах юм бол хоёулаа ерөөсөө юуг олж харах боломжгүй. Далайн ван, Тэнгэрийн ван зэрэг юм манай Нарны аймгийн аслагдмал гаригуудыг олж харах боломжгүй. За Плутогч олж харах боломжгүй тий. Дэлхийн ванг олж харах боломжгүй. Тэгэхээр энэ гаригуудыг энгийнүүдээр олж харах боломжгүй. За энгийнүүдээр олж харах боломжгүй гэдэг чинь тэгвэл яаж энийг нээх юм бэ гэдэг асуудал гарч ирж штэ тий. Эн чинь нээхэд айгүй хэцүү болчихж байгаа байхгүй юу? Харагдахгүй хаш чинь. За яаж нээх юм бэ гэдэг асуудал гарч ирсэн. За тэгэхээр мэдээж эртний одоо байгалийн философч нарын үе буюу 2000 жилийн өмнө амьдарч исэн анхны одоо одон орончууд байгалийн философчид бол ерөөсөө энэ Uranus, Neptune, Pluto гэсэн гаригуудыг олж харах боломжгүй болчихж байгаа. Яг тэгэхээр энгийнүүдэнд харагдахгүй дээрээс нь манай хүмүүс дуран буюу телескоп байхгүй. За ингээд 1600 он болсон. 1609 онд манай Галилей гэдэг эрдэмтэн маань анхны телескопыг бүтээсэн тий. Яг хөө тэрнээс өмнө нь бол телескопыг ийм модель маягаар гэхдээ яг тэнгэр рүү ширтээд өөр гаригийг ажиглаж одоо ийм ажигласан ажилт байгаагүй. Гэхдээ телескоптой төстэй системээр юу харж ирсэн бэ гэхээр нөгөө хоёр талаас хоорондоо дайтах гэж явж байгаа хоёр дайсны айран байна шүү дээ тий. Тэгэнгүүт нэг уулын оройд дээрээс нөгөө дайсныхаа айрмыг тэр тухайн үеийнхэн дурангаар хардаг байсан байна. Тэгээ за хідүүлээ явж гин хідэн хүн ирж гин гэж мэддэг. За иймэрхүү маягаар тэр үед яг ингээд одоо арай хүчин чадал багтаа телескопыг ашигладаг байсан. Галилей болохоор ингээд 30 ширхэг цуглуулагч линз гэж аа. За цуглуулагч линз гэдэг бол ойрын харааны шил буюу бидний мэддэг томруулдаг шил. Тим линзүүд ийм хоолой дотор тавиад анхны цуглуулагч телескопыг бүтээгээд тэргээрээ хамгийн түрүүнд сарыг харсан. За сарны газрын зургийг бүтээсэн. Галилей өөрөө одоо бид нар ингээ энгийнүүдээр харахаар сарн дээр маань юм сүүдэртэй хэсгүүд харагддаг шүү дээ. Сарны хотгор гүдгэрээс болоод тэрийг болохоор сарны тэнгис гэж нэрлэдэг. Тэгж нэрлээд сарны газрын зургийг бүтээсэн байна. За дараагийн харсан юм нь бол Юпитер буюу Бархас уд гариг байсан. За Бархас уд гаригийг харсан чинь дөрвөн ширхэг дагуул харагдаад тэгэд өөр гариг байт юм байна. Өөр энэ гаригийг тойрж иргэдэг сарнууд байт юм гэдэг анхнийсэн. За энэ тухай өмнөх нөгөө олонлог ертөнцтэй дугаард ирчихсэн ярьсан. За энэ маань өөрөө маш чухал одоо орны хувьд бол маш чухал ажиглалт нээлт учраас байн яригадаад идэв байгаа. За ингээд Галилейгийн тухайн үед ингээд янз янзын одоо санчрыг ажиглалаа, суурийг ажиглалаа, тий одоо орны ингээд тэмдэглэлүүд хийдэг. Эрдэмтэд бол ер нь ихтэй ингээд тэмдэглэлүүд хийж идэг. Тэрийг нь дараа нь ингээд хүмүүс ажигласан чи юу анзаарсан бэ гэхээр Бархас удын орчимд заримдаа ингээд нэг бүдгэн цэнхэр өнгөтэй од харагддаг, заримдаа алга болчиход байна гэж байгаа байхгүй. За Галилей болохоор энийг гариг гэж мдээгүй. За энэ бол ямар нэгэн нэг юм одны юм объект нь яагаад алга болоод заримдаа харагдаад байгааг би мэдэхгүй байна тий. Гэтэ энэ нэг юм сансрын объект байна. Энэ айгу хурдан хөдөлдөг юм объект байж магадгүй гэсэн таамаглалыг төвшүүлжсэн байна. За ингээд Галилейгээс нэг 80 хэдэн жилийн дараа манай Ньютон бүх ертөнцийн таталцлын хуулиа бий болгоод за энэ үед хүмүүс нийт 6 дэлхийг оруулаад 6 гаригийн мэддэг улцсан дурангаар ажиглаад манай Нарны аймаг бол ерөөсөө 6 гаригийн системээ гэж итгэдэг гэх юм уу та тий одоо үздэг байсан байгаа байхгүй. Тэгэд ер нь дурангаар тэр бүх гаригуудыг ажигласан өөр гаригууд байна уу гэж ажиглахаар их хэцүү. Яагаад тэгэхээр дуранд чинь тэр гариг чинь өөрөө нэг юм жижигхэн од шиг жижигхэн зүг тэнгэр зүгээр хатгацсан юм цэг шиг юм харагдана. Айгу хэцүү тий. Манай Нарны аймагч өөр асар том систем байна. Ньютоны онол маань өөрөө магадгүй 8 дугаар гариг, магадгүй 10 дугаар гариг, магадгүй 9 дугаар гариг гэдэг юмыг таамаглаагүй. Тэгэхээр их хэцүү байдалд орсон. Одоо орончууд бол ерөөсөө 1800 оны эхэлтэл манай Нарны аймаг бол 6 юутай гаригтай гэж боддог байсан ба. Тэгсэн энэ үед нэг юм одоо хачин юм болж эхэлж байгаа юм л да. За орчин үеийн хүмүүс эрдэмтэд шинжлэх ухааны хүмүүс энэ зүйлийг юу гэж хэлдэг вэ гэхээр нумеролог гэж хэлдэг байхгүй. Одоо хүн ингээд тэ жишээ нь нөгөө яадаг штэ төрсөн онсаар өдрөө надад хэлчих ингээд тэ цифруудын нийлбэрийн нэмээд нэг юм тоо гаргасан чинь тэрийг ингээд тайлбарладаг нэг юм зурхаа шиг юм байж байдаг. За энэ бол нумеролог. Тэгээ одоо чинь минийх бол 7 гардаг байхгүй. Тэгмээ 7 бол ийм шин чанартай гэсэн ийм
ярьдаг Форм ч юм байна тий. дэлгэрж эхэлсэн. За. Тийм, псевдо шинжлэх ухаан нөгөө хөлхний шинжлэх ухаан багхгүй. Ийм юм ярьж эхэлсэн. Тэгсэн чинь body гэдэг нэг нөхөр энэ гаригуудын нарнаас алслагдах зайг ажиглаад тэгсэн чинь энэ зай их юм сонин тоон шин чанартай гэж эхэлсэн байна. Юу вэ гэхээр ерөөсөө одоо дэлхийгээс нар хүртэлх зайг нэг астрономийн нэгж гэдэг. Энэ зайны 0.4 гэдэг нэг юм хэмжээ байна. Энэ бол ерөөсөө ингээ буд хүрэх зай гэж байгаа байхгүй. За будын дугаарлалт бол энэ бодигийн онол дээр 0 гэдэг дугаартай. Тэгээ ингээд 0.4 дээр нэмэх нь хаалтанд 0.3-ыг үржих нь 2-ын зэрэг, n зэрэг. За n дээр нь хоёулаа нөгөө будаас эхэлж тоолвол 0-оо 1-ээ 2-оо 3-аа гэж тавина. За ингээд 0-ыг тавингууд яг бод хүрэх цаг гаргачих. 0.4 астрономийн нэгж гарна гэдэг. Айгу ийм сонирхолтой юмнууд ажиглагдаж эхлэв. Тэгээд 1-ийг тавьсан чи суур хүртэлх цаг гаргаад 2-ыг тавьсан чи дэлхийн хүртэлх цаг гаргаад за 3-ыг тавьсан чи ерөөсөн ямар нэгэн утга гарч ирээгүй. За 4 5-гээ тавьсан чи бусад гаригууд хүртэлх цаг гаргаад ирсэн. За тэгсэн бодигийн энэ нумерологийг харсан Тицус гэдэг нэг нөхөр. Тэгвэл ерөөсөө юу гэж магадгүй юм шүү. 6 7 дугаар тий дугаарлалтууд дээр байдаг. Одоо нэгсэндээ энэ бүр хол 30 астрономийн юнит, 28 астрономийн юнит гэх мэт энэ зайнууд дээр юу байж магадгүй юм биш тий. Объект гариг гэж магадгүй юм биш тий. Энийг бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм таамагийг Тицус бодо хоёр ингэ нийлүүлээд дэвшүүлсэн. За орчин үед бол энэ юусоо ямар нэгэн шинжлэх ухааны суурьгүй, шинжлэх ухаанч биш. Зүгээр юм нөгөө зурхаагаар бол тий чи 10 сарын 30-нд төрсөн юм чинь хилэнцээ орд байж тараа хилэнцээ ми чи нэг юм чанартай ингэ ямар нэгэн тэнцээ юм суурь байдгүй шүү дээ. Зүрхэж байгаа юм уу? Тий. Нэг юм хөлхний юм байгаа тий. Тэр юм Tицus body тэр үед энийг ингэж хараад тэгээ ийм өөр гаригууд байж магадгүй гэж таамагласан ба. За тэгээд яасан гэхээр мэдээж эрдэм шинжилгээний ажил хэвлүүлсэн мөр. За тэр үед бол яг наадахны чинь ингэж үгүйсгэхээр үгүйсгэж болтгүй. Нөгөө нэг тоонуудын тавихаар таараад байдаг. Батлын ихээр бас батлах боломжгүй. Ягаад тэгэхээр ажиглалт нь тэр хол нэг юм гариг байна гэдгийг гаргаагүй байдаг. За тэгэхээр ийм сонин юм одоо онол гэх юм уу да. Тухайн үед бол онол байсан байхгүй. Гараад ирсэн. За энд одоо тэгэхээр юу болох вэ? Болсон бэ гэхээр орчин үеийн өнцгөө соёлыг нэг авч үзье. Юу болж ийн гэхээр Поппер одоо алдарт Поппер болон тэгээд Бертранд Рассел том шинжлэх ухааны философч нар, аналитик философч нар шинжлэх ухааны философи гэж юу вэ? Шинжлэх ухаан гэж юу вэ? Шинжлэх ухааны онол гэж юу вэ гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Энэ дунд өнөөдөрч баримталдаг хамгийн чухал зарчим бол юу гэхээр шинжлэх ухаан мань өөрөө ингээд дандаа хөгждөг шүү дээ, тийм. Үргэлж алдаан дээрээсээ суралцаад өөрийгөө сайжруулж явдаг систем байна. Шинжлэх ухаан бол одоо ингээд 100% үнэн болох хүнд хэлэхгүй. Хүмүүс ягаад ч юм шинжлэх ухаан 100% үнэн хэллээ гэж хэлж. Шинжлэх ухаан бол нэг 99 таслалт хэд гэдэг ч юм. Үнэн рүү багаар ойртдог систем. Тэгэхээр шинжлэх ухаан бол чамд ямар нэгэн байдлаар одоо буруу зүйл хэллээ гэж байгаа шинжлэх ухаан өөрөө тэрийг хүлийн зөвшөөрнө. Ойлгоод дахиад шинжилэгдээд явна. Тийм учраас ингээд шинжлэх ухаан үргэлж үнэн илэрхийлж яадаг гэсэн. Шинжлэх ухаан жишээ нь буруу юм ярьсан, худлаа юм ярьсан гэдэг хүлийн зөвшөөрдөг систем. Тэгэхээр орчин үед яг энэ тийм шудрах систем шинж чанаруудыг Tицус бодигийн онол дээр тавих юм бол шинжлэх ухааны онол гэж юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энд хариулах юм бол ерөөсөө ямар нэгэн онол маань өөрөө батлагдах эсвэл үүсгэх боломжтой. Голд нь бийж болохгүй тийм. Аль нэгэн спектр рүү очино. Нэг бол батлагдаад цаашаа шинжлэгдээд явна. Үгүй бол үүсгдээд тэгээ байхгүй болно. Тэгэхээр Tицус бодигийн онол тухайн үед ерөөсө баталчих болохгүй, үүсгэж болохгүй ийм онол байсан байхгүй. Гэхдээ ингээд өөр гаргийг таамаглаад эхэлсэн. Тэгээд мэдээж эрдэмтэд тухайн үед яг өөр гариг байж магадгүй гэж үзээд хайж эхэлсэн байна. За ингээд дараагийн хэсэг рүү орох юм нь хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд үргэлжлүүлж ярив те. Яг яаж хайсан тухай ярьж эхлэв. Харин тий. За, тэ сонирхолтой болж шүү тий. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай одоо орныг бүр анханаас нь дэмжиж хамтран ажилласан тод торгын хамт олон маань байдгаа. Тэгээд тод торгийнхан бол манай монголчууд ер нь бас сайн мэднэ. Аливаа том үйл ажиллагаа болгон дээр л ер нь тод торгыг сонгодог гэхээр хэлцэхгүй. За, яагаад тэгэхээр мэдээж одоо тэр маш нарийн гоё дээл шилбэ, эмжээр хажлах одоо тэр деталь гэх юм уу тий. Нарийн тэр товч шилбэ маш гоё ингэж одоо ямар ч өөгүй гэх юм уу. Одоо ийм хийдгээрээ одоо уралдгаараа
одоо маш юм онцлогтой. За тэгээд мэдээж одоо дээлгээд тэр том хувцсыг ингээ өмсөхөд бас тав тухтай байх нэг чухал. Тэгэхээр маш хөнгөн зөөлөн тав тухтай ийм мэдрэмжийг төрүүлдэг. За яагаад гэвэ гэхээр хүр хорхойн торгыг одоо тэр жинхэнэ одоо хүр хорхойн торгоор ингэж дээл хувцсандаа оруулдаг хүр хорхойн торгыг одоо ашигладаг учраас одоо маш ийм тухтай мэдрэмжийг бидэнд төрүүлдэг юм аа. Тэгэхээр та бүхэн маань өөртөө яг тохирсон дээлээ захиалалт хийлгэж болно. Эсвэл одоо торгын худалдаад авч болно. Хаягийн та бүхэндээ танилцуулъя. Баруун дөрвөн замын Гранд Плазагийн зүүн талд Тоторго офисын 7 давхарт байрлах нь бүс барааны дэлгүүртэй бүх дээд зэрэглэлийн тасаг торгонуудыг хамгийн хямдаар худалдаалдаг. Тэгээд бэлэн дээлийг бол Улаанбаатар их дэлгүүрийн 4 давхраас очиод өөрсдөө өмсөд хараад үзээд авах боломжтой. За Facebook хаяг нь Тоторго гэж латинаар бичээд та бүхэн маань одоо пэйжийн дагчаарай. За холбогдох утасны дугаар бол 99 13 19 37 гэсэн байна. За тэгээд монголчууд бид Монгол дээл хувцаараа бас ингэж гоё гангарч тэр дундаа бас энэ тав тухтай хувцас авна гэдэг бол маш чухал. Тэгээд Тоторгийнхоо хамт олонд од мөндөртэй ингэж өгүүлж хамтарч ажиллах та бүхэн хамт олонд их баярлалаа. Баярлалаа. За. Тэгэхээр одоо ингээд нөгөө Titus Bode гэх мэт энэ тухайн одоо оронч. За Bode бол өөрөө математикч юм биш. Тэгээ ингээд тэр нөгөө нэг юм төрөний юм сан нумеролог биш үү те 0.4 дээр нэмэх нь хаалт 0.3-ыг үрчийн 2-ын n зэрэг. Тэгээ n дээр 0-оос эхлүүлээд тоонууд тавих юм бол тухайн гариг хүртэл зайнуудыг гаргаж ирж байна гэсэн. Зүү тогтлыг олцсон. Нөгөөх нь тухайн үеийн баг Нобель өгчмөр санагдаад байгаа байхгүй одоо би бол жишээлбэл. Энэ бол гэхдээ нумеролог гэхгүй. Тэгэхээр ингээд нэг юм сонин гэхдээ яг нөгөө энэ хуульчин өөрөө хаанаас ямар онолоос гарч ирсэн бэ гэдгийг нь асуух юм бол хариулт байхгүй байсан байхгүй. Гэхдээ яг ингээд таарад байхаар зарим эрдэмтэд за ер нь ингээд таарж байгаа юм чинь тий 6 юмуд 7-г тавьж үзээд тэгээ ингээд 8 дахь гариг байна уу гэж одоо 7-8 дахь гаригуд байна уу гэж хайж эхэлсэн. За энэ үеэс манай Нептуны одоо тий далайн вангийн эрэл хайгуул яг ингээд сироцны эхэлсэн. Гэхдээ яг энэ далайн ванг хайсан анхны Францын эрдэмтэн Urbain Le Verrier гэдэг за зөв буруу дуудчих магадгүй би одоо энэ нөгөө Франц дуудлах айгу хэцүү тий ресторант гэдэг үс ресторан нэтер гэдэг үг байна. Айгу хэцүү дуудлахтай. Тэгээ Urbain Le Verrier гэдэг астрономч маань өөрөө гэхдээ энэ Titus Bode-гийн онолыг харсан ч нэг сүртэйгээр хүлээж аваагүй. Өөрөө бол ерөнхийдөө юмд айгу юм одоо сууртагаар маш сайн сууртагаар рационалаар ханддаг хүн. Тэгээ Titus Bode-гийн онолыг харчаад нэгсэндээ хэрвээ энэ онол байсан бол энэ онол юу хэлэхгүй вэ гэхээр энэ онол зайл хэлээд байгаа болохоос биш яг энэ гариг би тэнгэр рүү хаашаа дурангаа чиглүүлэхэд харагдах юм бэ гэдгийг хэлэхгүй байна. Энийг бол хинч иймэрхүү ингээд ийм сонин шин чанар бол хаанч байж болно те. Энэ тоон ийм тааруулга бол хаанч хийж болно гэж үздэг байсан ба. Үзсэн баг юм. За тэгээ Verrier маань өөрөө Ньютоны онолыг ашиглаад жинхэнэ те физик онолыг ашиглаад тэр хавьд одоо нөгөө Uranus-ыг нээсэн байсан шүү дээ те. Uranus-ын буюу Тэнгэрийн вангийн тойрог замыг ажиглаж эхэлсэн байхгүй. За Тэнгэрийн вангийн тойрог замыг ажиглаж эхэлсэн чи юу болсон мэхээр Тэнгэрийн ван ингээд заримдаа жоохон нарлуу ойртоол те. Заримдаа жоохон нарнаас ингээд холдоол даялаад тахгүй тойрог зам дээр нэг юм сонин даялалт үзүүлээд байсан байна. За энийг Verrier анзаарч чад. Гэхдээ Verrier-ээс өмнөх зарим математикч нар бас юу гэж таамагласан гэхээр магадгүй тэнд нэг юм өөр объект байна. Тэгээд Uranus-ын те Тэнгэрийн вангийн маань ингээд тойрог замд нөлөөлөд байна гэж үзчихсэн. Гэхдээ энийг яг ингээд яг тэр объектыг ажигласан ажиглалт байхгүйсэн байна. Манай Le Verrier болохоор энэ үнэн байж магадгүй гэд Ньютоны онолоо ашиглаад Тэнгэрийн яг Uranus харагдж байгаа жилийн мужууд байгаа шүү дээ. Тэгээд тойрог зам нь даялж байгаа мужууд байгаа. Тэр ингээ нэгсэндээ удирлууд гэсэн үг шүү дээ. Тэр удирлууд дээр Uranus-ыг ажиглангаа Нептунийг хайж эхэлсэн буюу Нептунийг ангуучилж эхэлж байгаа байхгүй юу? Тий. Одоо энэ үед Тэнгэрийн ваныг ямар нэгэн зүйл далбилцуулаад байна те. Тэрийг хайж даялуулаад байна те. Тийм. Энэ үед нөгөө талд Английн өөр бусад математик хэд хэдэн Gallagher ахлуулсан хэд хэдэн математикч нар юу хийжсэн бэхээр ерөөсөө яг нарийн тооцоог нь хийж үзсэн. Ерөөсөө энэ Тэнгэрийн ванг даялуулахад ямар хэмжээний бит ямар хэмжээний зайд байхад энэ тойрог замаас нь ингэж жоохон даялуулах юм бэ гэдэг бодлого тавиад тэгээ ингээд ерөөсөө ийм одоо онлоор таамагласан байгаа нэг иймэрхүү тэг дэлхийгээс нэг төдий хэмжээний хүнд төдий хэмжээний хол
ийм объект байх юм бол энэ тодорхой хэмжээнд боломжтой байна гэх. За энэ нь бол ерөөсөө шинжлэх ухааны нэг гайхамшгуудын нэг байгаа байхгүй математикийн гайхамшгуудын нэг байгаа юм. Тэр хүний нүдээр харж чадахгүй. За дурангаар тэр тэнгэрт харагдж байгаа одуудыг дурангаар хайж олно гэдэг нь ерөөсөө бухлан дундаас өвс тэ нөгөө бухалтай өвсөн дундаас алтан зүү хайж байгаатай адилхан. Би ихтэй энийг бол алтан зүү гэхгүй нөгөө Хиггстэй адилхан яаж болно? Одоо жишиж болно. Энэ бол ерөөсөө тэр бухалтай адилхан өвснүүд дундаас бусдаасаа ялгаатай нэг ширхэг өвсийг харах болчихж байгаа байхгүй. Яг тэгэхээр тэнгэр рүү хоёлоо дурангаар харахаар алтан зүү бол бусад өвснүүдээс ялгаатай учраас тэ сайн төвчээртэй байж чадах юм бол олдох нь тодорхой объект. Яг тэгэхээр энэ чинь алтан зүг ялалзаад харагдана. Бусад бүх зүүнүүдээс ялгаатай бишээ өвснүүдээс ялгаатай нэг шиг өвсний хилтерхийг олно гэдэг чинь бүх өвсийг хоёлаа харьцуулах байхгүй. Тэгэхээр хэцүү болчихж байгаа. Тэгэхээр ингээд ерөөсө тэнгэрт харагдаж байгаа тэр бүх оддоос арай жоохон ялгаатай нэг тийм одыг л би ажиглах хэрэгтэй. За тэр ялгаа нь юу вэ гэхээр би өнөөдөр тэр од маань магадгүй хилэнцгийн ордны төгсгөл тэ сүүлийн төгсгөл дээр байлаа. Маргааш орой нөгөөдөр орой ингээд энэ 7 хоног ажигласан чи энэ нөхөр маань бусад оддоос илүү жоохон хурдан хөдөлж явах хэрэгтэй байхгүй. Яг тэр гариг үүрэг нараа тойроод эргэж байгаа учраас. За ийм одыг хайж эхэлсэн л гэсэн. За хайж эхлээд 1846 онд олсон. Одоо бараг 2-3 жил тэр тэнгэрийг самансан. За Верир бол ерөөсөө энэ одыг олох гэж Францын одон орончдыг ятгах хэрэгтэй болсон. Яг тэгэхээр тэр однуудыг тэнгэрт хоёлаа харж явах тухайн үед ямар одоо месси каталог зэрэг юм каталогууд гарцсан байсан ба. Энэ каталогууд яаж байгаа вэ гэхээр тэр тэнгэрийн мужид байдаг оддыг өөртөө агуулж яадаг. Тэгэхээр би өөр бусад онцгой одыг харахын тулд тэр каталог надад хэрэгтэй. Тэгэхээр би орой болгон дурангаараа тэр оддыг харчаад каталогтойгоо харьцуулах юм шүү дээ, тий. Харьцуулж хараад энд нэг юм онцгой юм байх шиг байна. Тэгсэн Францын одон орончууд болохоор анх Веририйг нэг дэмжээгүй. Чи бараг дэми юм хийж дээ, тий. Наа чи нэг юм өөр юм байхгүй тий. Өөр гариг мариг байхгүй тий. Ер нь над тийцүү бод юм уу тий. Над бол чи ингээ худлаа ярьж байгаа гэсэн юм ярьж. Ингээд нэг тоогүй Гали болохоор нөгөө талд яг нарийн тооцоо хийгээд Галигийн тооцоог өөрийнхөө өмнөх ажиглалтууд болон бөө юм болж иж нэг юм нөгөө нэг тэнгэрийн каталогийг олж аваад харьцуулаад ингэж нэг 2-3 жил ажиллаж иж Верир хамгийн анх Нептун гэдэг гариг нээсэн. За яг Веририйг нээхээс өмнө нөгөө Гали чинь математик тооцоог нь хийцэн байгаа шүү дээ. Гали бол тэнцээ одоо орчин үед харьцуулах юм бол Гали тэнцээ супер компьютертэй хүн, би энэ ч нэг юм энгийн компьютертэй хүн тооцоо хийж байгаа байхгүй. Гали бол маш түрүүнд хийгээд учрыг нь олоод Нептуныг бас ажиглалцсан тэнцээ. Яаж чадчихэв. За тэгээ эрдэм шинжилгээний ажлаа хэвлүүлсэн. Тэгсэн чинь нөгөө Францын одон орончид гинт яагаад Веририйг дэш нь ингэж шидэд тэ Веририйг шидэд яасан хэр юу яриад байгаа наадах чи манай хүн хайж агаад яатсан юм аа. Олцсон юм аа тэ. Наад чи яг тэгэхээр ерөөсөө Нептуны 70%-ийн нээлтийг Гали дээр өгөх гэдсэн бохоггүй. Гали дээр өгөх гээд. Тэгсэн чи үгүй бид нар ч гэсэн нээсэн гэнэ чи нэг юм улс орны шинжлэх ухааны эрдэмтдийнх нь амбиц шүү дээ тий. Тэгээ ингээ маргаан одоо болж эхлэв. Тэгээ Францууд нь бүр яасан гэхээр үгүй манай Верир наадах чинь нээсэн юм аа. Наад гариг чи ерөөсөө Верир гэж нэрлэе гэгээд. Тэгээ юм хөдөлгөөн эхлүүлсэн. За энэ нь бусад Европын зарим одон орончид таалагдав. Яг тэгэхээр бусад ер нь их гаригуудыг яадаг вүлээ. Нэг бол Грек, Ромын домог зүүн ийм бурхад тий домгийн нэрээр нэрлэдэг. Тэгсэн Францын одон орончид яг амьд байгаа одон орончийн нийсэн одон орончийн нэрээр нэрлэлчихье гэж байгаа байхгүй. Энэ нь ерөөсөө таалагдаагүй. Тийм учраас одоо энэ хөдөлгөөний нэг хүмүүс анзаараагүй. Тэгээд бүр сая тухайн үедээ бараг хэдэн жил энэ бол Галигийн гариг гэж нэрлэдэг гэсэн. Галигийн гариг гэж нэрлээ явуулдаг. Яг нэр өгдөг. За дараа нь эрдэмтэд яг хин анх ямар судалгаа хийгээд ямар нөлөө үзүүлсэн те энэ гаригийг олж нээхэд тэрийг хараад үнэхээр Верир бол ялцчгүй нөлөө үзүүлсэн юм байна. Өмнө нь бас харсан юм байна. Өөрөө бас Галитай хамтарч эн чинь ажилласан байхгүй. Энэ нь үнэн юм байна. Тэгэхээр ерөөсөө энэ нээлтийг Верир Гали хоёрт хоёуланд нөхөн зөв юм байна гэж үрдэнд хүрсэн. За нэрийг Галигээс асуусан. За ямар нэр өгөх вэ? Одоо гариг нэрлэнэ гэдэг чинь айгүй хэцүү асуудал байгаа шүү дээ. Одоо нөгөө өнгөрсөн 100 хасаа зандаах би дуурын хийсэн 10 дахь гариг дугаар дээр Плутон нэрлэх гэж юу болж исэн тухай байгаа. Тэрийг манай сонсогч нар
сонсож болно. Хүн төрөлхтний нэрийн өмнөөс нэрлэх нь шүү дээ. Тэ хүн төрөлхтний нэрийн өмнөөс тэ гарига юу гэж нэрлэх юм бэ гэд. Тэгсэн энэ Нептун буюу Ромын далайн бурхны нэрийг өгөх санаа бол ерөөсөө энэ Верири өөрийнх нь санаа байсан. За энэ бусад одоо онцд бүгд нь таалагдсан. Яагаад Нептун гэдэг нэр өгсөн бэ гэхээр дурангаар маш том дурангаар би Нептуныг харах юм бол цэнхэр өнгөтэй од харагддаг байхгүй. Тэгэхээр энэ Нептун гэдэг чинь өөрөө далай тэнгисийн бурхан шүү дээ тийм. Тэгэхээр ингээд тэр нь их гоё таарад ерөөсөө шууд гоё таарсан. Тэгээд Нептун гэдэг нэрийг өгсөн. За ингээд хүн төрлөختөн Далаван гэдэг гаригийг олж нээсэн байна. Тэгсэн дахиад ерөөсөө 17 хоногийн дараа нэг сонирхолтой юм юу болсон сонирхолтой болсон юм нь юу вэ гэхээр William Lassell гэдэг нөхөр 17 хоногийн дараа Нептунийг ажиглаж хагаад Нептуний хамгийн анхны дагуулыг олж нээсэн. Triton гэдэг дагуул. Тэрийг олж нээгээд Triton гэдэг нэр өгсөн. Энэ үйл явдал 1846 оны 10 сарын 10-нд болсон байгаа байхгүй. Тэгэхээр Нептунийг 1846 оны 9 сарын 23-ны өдөр 27-ны өдөр нээсэн байна тий. 23-ны өдөр нээсэн болж таарч байна. Тэгэхээр ийм одоо Нептуний нээлтийг харахаар ерөөсөө гариг нь олол нэг л нэг удааг дагуулыг нь олол нээсэн. Тэгэхээр гаригийн дагуулыг олж нээх гэдэг чинь хэцүү. Гэтэ ингээ хараад байнгут нөгөө Нептунийг тойрж исэн нэг юм тод бас нэг хөрхөн од байсан байхгүй тий. Тэрийг олж нээгээд тэрийг Triton гэж нэрлсэн. За Triton гэдэг бол өөрөө бас ерөөсөө хамгийн том дагуулуудын нэг өөрөө энэ Ромын домогтойгоо холбогддог тий. Ром Грекийн домогтойгоо холбогддог. За одоо ингээд хоёулаа Нептуныхаа одоо Тритоны нэгэд ямар физик шинж чанаруудыг бид мэддэг болов гэдэг юм гарч ирнэ. Тэгсэн ийм юм байна л да. Ерөөсөө 1846 онд Нептуныг анх нээж байгаа шүү дээ. За тэр чинь ингээд манай юугаа тойроод эргэж байгаа. Нараа тойроод эргэж байгаа. За Нептуны нэг гоё юм нь юу вэ гэхээр тойрог зам нь баг тойрог хэлбэртэй. Тэр нь их гоё. Зөв тойрог эргэж байгаа. Тэгсэн чинь наад чин те дэлхийхээр бол одоо яа тий хэдэн жил нэг бүтэн тойрж иргэдیں гэсэн чинь 1846 онд ажиглаад нэг юм тэнгэрийн байралд ажиглчаад 2011 онд тэр тэнгэрийн байралдаа дахиж очсон юм. Нэг өсөндөө анх Нептунийг Далаван гаригийг анх нээснээс хойш дөнгөж нэг л удаа Далаван нарыгаа бүтэн тойрж иргсэн буюу Далаван дээр амьдардаг хүмүүс байлаа гэж бодъё л доо тий. Тэр хүмүүсийн хувьд бол ерөөсөө дэлхий дээр бараг 100 хэдэн жил. За өдрөөр бол дэлхий дээр 60,200 өдөр өнгөрж явахад нөгөө Далаван дээр ч 1 жил, Далаваны 1 жил өнгөрсөн байна. За хүн одоо хоёулаа жишээ нь өөрсдөө ингээд Далаван дээр амьдардаг гэж бодъё л доо. Тэгэхэд хоёулаа Далавангийн 1 жилийг үзэхгүй нас байхгүй тийч тий. Хүний дундаж нас бол 75-аас 85 тий. Гэтэл Далаван чинь 130 хэдэн жилд нэг бүтэн нарыгаа тойрж штэ. Тэгэхээр ямар хол байдаг, тойрог зам нь ямар том бэ гэдгийг энэ чинь сайж харагдаж байгаа. Бүтэхгүй мэн үү. Одоо жишээлбэл би Далаван дээр төрсэн цагаас хойш байлаа гэж бодоход нэг үйлрэлийг ч үзэж дуусаагүй л одоо явж л байгаа юм байна штэ тийм ээ. За хоёулаа хамтран ажиллагааг танилцуулаад нэвтрүүлгээ өргөжлүүлье. Тэгэхээр Худалдаа Үйлчлийн банк маань манай од мөндөртэй хамтраад одоо монголчуудаа маш гоё энэ хадгаламжийг уриалж байгаа. За дээрэс нь үрждэг сар гэдэг яг одоо явж байгаа. Та бүхэн маань бас маш сайн анхаараарай. 4-р сарын 12-ны хүртэл энэ үрждэг сар гэсэн юм урамшуултай таны хадгалсан 25,000 төгрөгийг 2 дахин үржиж өгөх юм шүү. Ямар одоо 25,000 төгрөг таны хадгаламжинд орсон л бол тэрийг чинь шууд үржиж өгнө. Энэ бол надад маш гайхалтай санагдаж байгаа маа. За тэгэхээр хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ гэхээр та бүхэн маань эхлээд доор гарч байгаа QR кодыг уншуулад энэ Худалдаа Үйлчлийн банкын TDB онлайн гэдэг аппликейшнийг эхлээд татаад харилцагчаар бүртгүүлэх юм байна. За онлайнаар шууд аппликейшнаар бүртгүүлнэ гэдэг бол маш амар байна тийм ээ. За тэгэхээр Худалдаа Үйлчлийн банкны онлайн аппликейшнаа ашиглаад 6 сар ба түүнээс дээд сарын хугацаатай ийм хадгаламжийн дансыг нээнэ. За тэгээд мөн одоо энэхүү аппликейшнаараа тус харилцах дансан дээр Худалдаа Үйлчлийн банкны энэ Vireto Visa Card, Master Card гэх мэт хүссэн виртуал болоо одоо бодит энэ карта шууд захиалахын. За Худалдаа Үйлчлийн банкны одоо энэ хариултаа хадгалын үйлчилгээгээ ашиглан карттай харилцах дансаа 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн дансатайгаа холбоно.
За одоо би яг та бүхэндээ ингэж алхмуудыг хэлж өгöd байгаа гэсэн үг шүү. За урамшууллын хугацаанд хариултаа хадгалын үйлчлэгээр цуглуулсан нийт одоо 25,000 төгрөгийн хуримтлал одоо боллоо гэхэд 25,000 төгрөгийн урамшууллыг танд нэг удаа 2 дахь удаа гэж л байхгүй мэн тийм ээ. Нэг удаа ингэж үржиж олгож өгөх юм байна. За тэгэхээр одоо яг одоос сонсож байгаа үзэгчид та бүхэн маань өөртөө ойр байгаа худалдаа үйлчлийн банкны салбар дээр очиод за эсвэл одоо яг энэ онлайн үйлчлэгээр нь хамрагдаад одоо энэ үржих урамшууллын аваарай. Тэгэд маш олон бас ингээд тайлбарууд байгаа. Тэгэхээр та бүхэн маань яг өөртөө энэ одоо энэ хуримтлалаа хадгалахаар шийдэн гутаа одоо энэ худалдаа үйлчлийн банктай бас холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой шүү. Тэгэхээр энэ үрждэг одоо энэ урамшуул маань 4-р сарын 12-ны хүртэл одоо яг нэг удаа үржих ийм хуримтлалыг ерөнхийдөө олгож байгаа гэсэн санаа юм а. Та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээллийг 1819-77 гэсэн утсаар за мөн одоо худалдаа үйлчлийн банкны сайтаар нь ороод харах боломжтой. Тэгээд ерөнхийдөө та бүхэндээ боловчийг зөвлөхөд ингээ худалдаа үйлчлийн банкн дээрээ энэ үрждэг сартай одоо энэ урамшууллаа зарлж байгаа дээр нь хуримтлалаа эхлүүлээрэй гэж уриалъя. Баярлалаа худалдаа үйлчлийн хамт олондоо. Баярлалаа. Онлайнаар хийж нэхэр ер нь агай амар юм тий. Харин тий. Ялангуяа бас гадаад байгаа хүмүүс хийчих болох юм шүү дээ тий. Тэгэхээр ингээд 70 он дээр 1 жил бол дэлхийн өдрөөр 60,000 өдөр тий. Жилээр бол 100 хэдэн жил. Саяхан ингээд ерөөсө 14 жилийн өмнө шүү дээ. 2011 онд л нараа нэг бид нар ажигласнаас хойш нараа нэг бүтэн тойрсон. Тэгээ дараагийнх нь юу юм 2140 онд болж таа. Тэрийг бол бид нар харахгүй. Хэрвээ хоёулаа ингээд 70 он дээр амьдардаг байсан бол 70 онгийн 1 жилийг харахгүй байхгүй. За тэгэхээр одоо ингэж төсөөлөө те 70 он дээр амьдардаг гэж бодъё л тоо. Тэгэнгүүт 1 жилийн ямар цаа харж чадахгүй юм байна. Хүн бол те. Тэр их гонхтой юм. За тэгсэн 70 он өөрөө дэлхийдээ адилхан ингээд жоохон tilted буюу хазгаа байдаг. Одоо ингээд хазгаа барилдсан байдаг тийм. Ингээд эргэлтийн тэнхлэг маань хазгаа байхаар яадаг вүлээ? Дэлхийдээ улирал солигддог тийм. Ерөөсөө хүмүүсийн нөгөө айгүй том буруу андуурдаг юм бол дэлхийн ингээд нарнаас холдож ойртохоор улирал солигддог гэж боддог. Үгүй хизээш тийм байхгүй тийм юм заадаг багш нар байдаг гэж байгаа. Дэлхийн хазаалтаас болж улирал солигддог шүү. Бэлгүүнээ маань надад бүр айгүй гоё энийг сайжруулах хэрэгтэй. Алин барьж байгаа тайлбарлаж өгсөн маш сайн ойлгосон. Тэгээ ерөөсөө энийг ингээд ойлгохгүй яагаад гэж бодоод их юм бол ингээл бодчих. Ер нь бол дэлхийн нарыг тойрж иргэцсэн бас баг төгс дуу хэлбэртэй байхгүй. Тэгэхээр нарнаас холдож ойртож байгаа нь төдийлөн улиралд нөлөөлөхөөр хэмжээний их биш. Ясмэн дээр нарийн харах юм бол зуны улирал дэлхийн нарнаас хол үед болдог байхгүй. За энийг гэртээ яаж турсах вэ гэхээр ингээд утасны одоо спичик ч юм уу тийм эсвэл гоё юуны гарч иdən гэрлийн унтраагаад орой гарч иdən асаагаад сагсны бөмбөг ч юм уу эсвэл алим ч юм уу нэг юм ингээд барьчих нэг гарт. Нөгөө гартаа хүүхдэрээ бариулчихгүй тийм эсвэл найзаараа ч юм уу найз зөвхөн найз залгуураа бариулчих. Энийг гартлаас гэрэл тусгаад тэгж яхтаа ингээд алим жоох ингээд дали болгоо хөдлөхгүй юу тийм. Тэгж хөдлгөнгөө нөгөө чийд ингээд тойруулаад эргүүл. Тэгэх юм бол нөгөө алим дээр тусаж байгаа буюу алимыг гэрэлтүүлж байгаа хэсэг чинь өөрчлөгдөв. Заримдаа хой тагас дээрээ гарч ирнэ, заримдаа урд тагас дээрээ гарч ирнэ тий. Эн чинь л ерөөсөө нарнаас ирж байгаа гэрэл аль хэсэг дээр нь илүү тод бүдэг тусаж байгаас шалтгаалаад үлрэл солигдож байна гэсэн. За одоо дэлхийн хой тагас нарны гэрэл илүү тод тусдаг үе эхэлж байгаа учраас яаж юм дулаарч байна тий. Хавар болж байна. Тий. Цагаан сар дуусчлаа. 100 болоход 3 сар дутуу байна гэх мэт. Тий. Гэтэл дэлхийн урд тагас тэгвэл яана гэсэн үг. Нарны гэрэл илүү бага очно гэсэн. Тэгэхээр дэлхийн урд тагас өвлийн үлрэл эхлэх байхгүй. Тэгэхээр Австралид бол одоо өвлийн үлрэл дөхөж явж байна гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ алин маань яг Австралид бол хазгаа биш одоо tilted хазгаа биш тэгшгэн байхаар бас ингээ болохгүй байгаа. Тэгэхээр төсөөлөхөр нэгөөр яг хийгээд үцхээр яг гоё ойлгох юм байлээ шүү. Та бүхэн яг спичиг асааж байгаа. Үзээрэй бэлгүүнийгээ тайлбарласнаар. Тэгэхээр Австралид бол дэлхийн хой тагасд өвөл болж байхдаа Австрал 100 болчиход байх юм. Тэгэхээр шинэ жил бол Австрал 100-ны улиралд гарна гэсэн үг тийм. За ийм ялгаа байдаг. Тэгэхээр 70 гараг маань өөрөө тийм 22 градус уха 22 градус юм tilted байдаг учраас нэгсэндээ юм дали байдаг учраас улирал солигддог. За тэгсэн чинь хоёлаа сая юу гэж ярьлаа 70 он дээр нэг жил нь ойролцоогоор 130-аас 140 жил тийм. За энийг 4 улиралд хуваая л та.
Тэгэхээр яах нь нэг улирал нь нэг 40 орчим жил үргэлжилж байгаа байхгүй. Тэгэхээр хоёулаа 70 он дээр за ингээ бүр төрхөөсөө өөхөх хүртэл амьдрна гэж бодъё. Тэгэхэд 70 онгийн 2 улирлыг л харна тий. Тийм бэ. Яг нэг харамсалтай нэг яг 70 он бол агаар мандал нь хасах 200 хүрдэг ямар ч амьд организм амьдрах боломжгүй ийм гариг. Хийн мөсөн гариг. За мэдээж амьдрах байх боломжгүй. Тэгэхээр тэр бол энэ төсөөлж чинь тийм үү. Хэрвээ амьдрал яах вэ? Амьдрал байдаг тэр нь цогцсон амьдрал байвал яах вэ гэж бодъё л та. За тэр нь цогцсон амьдрал гэж болохгүй юм. Бит зүгээр хүн гэдэг амьтан л тэнд ингээ амьдрдаг бааз байгуулан амьдарч гин гэж бодъё. Тэгэхээр бит хоёр хүний дундаж наслалтаар насахад тооцоход 70 онгийн ерөөсө 2-оос за аз тааруул 3 улирлыг харуул их юм баггүй. 2 улирлээ баг хараад дуусгаж чадвал их юм чинь. 80 жилийн хугацаанд 2 улирал салбаргүй юм чинь. Тэгээ нэг харамсалтай юм нь юу вэ гэхээр намар өвөл төрчүүлэх хэцүү байгаа тий. Тий, насаараа бүсэн яг бүр ингэ хэцүү үлрэл тий. Тэгж нар ингэж тус хамгийн бага тусдаг үед нь төрчихсөн. Тэгж бодохоор манай дэлхий хавраас зун руу шилждэгтэн тэр л гоё. Тийм ээ. Яг тэгж бодохоор манай дэлхий дээрээс айгүй олон үйл явдал ингэ солигдож, улирал нь хүртэл солигдож байдаг бас тун аятайх юм а тий. Тийм удаан байсан бол өстой нэрээ хөгжилгүй байх гэж. Манай дэлхий чинь хамаагүй динамик гараг болчихж байгаа. Тийм бэ. Тэгэхээр ингэ нэг улирлын доор хэж 40 жил өнгөрнө гэхэр чи ерөөсөө хүн бол ингээд очиод амьдрахад бол нэг улирлын үзэх боломжгүй. Тэгээ маш хүйтэн учраас айгуу одоо хэцүү те манай Улаанбаатарыг бол ямар амир гэдэг үлээ те. Тийм хэцүү. Бас нэг хэцүү юм нь юу вэ гэхээр дэлхий дээр одоо бол жишээ нар бол одоо ланжууд бол жишээ нь өдрийн 2:30-аас 3:30 хооронд оройдроо гарч ирж байгаа. 70 он дээр яг тэр нар тэгж оройдроо гарч ирж байна гэж бодъё л та. Тэнгүүд одоо айгу гэрэлтэл болно гэсэн үг шүү дээ тий. Тийм үдэш орой биш. Айгу тод өдрийн хамгийн гэрэлтэй гэгээтэй дулаахан байдаг үе гэсэн. 70 онгийн энэ үеийн дэлхийхээс 900-аас 1000 дахин бүдэг гэж байгаа байхгүй. Нэг ёсондоо 70 он дээр одоо ингээд тий дэлхий дээр 12 цагт хамгийн тод байгааг 1000 дахин багасгах тий. Энд ч баг харахгүй болчих шүү дээ. Юм харагдахгүй болчих шүү дээ. Юу харахгүй юм биш. Тийм бүдгхэн байдаг. Тий? Тийм ер нь ингээ харахгүй байдаг. Айгүй юм бүдгхэн байдаг. Өөрөөр хэлбэл нарнаас цацарж байгаа энерги нь дэлхий дээр очиж байгаа нийт намнаас цацарж байгаа энерги 0.1% нь л 70 он дээр очдог гэсэн. Тийм маш хол бай. За тэгвэл гэрэл чинь тогтмол хурдтай шүү дээ их гоё тийм. Хэр удаан явж очт юм бэ? Наадах чинь гэж асуув 4 цаг явж чинь гэж. Тэгэхээр магадгүй чи дэлхий дээр үлдээд би 70 он дээр явж байгаад хоёул од мөндрийн одоо орны дугаар хий. Тэгэх юм бол одоо ингээд дэлхий дээр байгаа учраас интернетийн хурд гэдэг л юм асуудал байгаа тий. Гэрлийн хурд бол дэлхийг 1 секунд 8 тойрно шүү дээ. Нэг удаа би нүдэн ирэхэд дэлхийг 8 тойрно. Гэтэл 70 он дээрс хийх юм бол би чам руу сайн уу гэж хэлээд миний сайн уу гэдэг чам руу 4 цагийн дараа очиод чи над руу сайн байна уу өдрийн минь гэж хэлээд тэр чин 4 цаг над руу 8 цаг болохгүй. 70 он дээрээс хоёул ерөөсөн юм од мөндрийн подкаст хийх маш хэцүү асуудал болж байгаа юм. 70 он дээр амьдарч байгаа хүн гэрлүүгээ скайпаар залгах юм бол 4 цагийн дилейтэй хоцрогдолтой ярина гэсэн. Энэ бол баг боломжгүй зүйлүүд болж байгаа байхгүй. Хүүшээ нэрээ тэгэхээр 70 он дээр амьдрах юм хэцүү. Нэг юм дээр маш их хэрэгэлцчлээ. Одоо 70 ван чинь одоо хийн гариг тийм үү хөрстэй биш гариг. Тэгвэл би одоо ингээд төсөөлөхдөө нэг юм мөсөн гариг төсөөлөд байж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энэ баг нэг гიშгэж болох үсх юм уу нэг тийм гариг бол юм биш үү гэж бодогдох шиг тийм гариг бол биш үү. Тэгээ дээрэс нь 70 онгийн маань агаар мандал нь өөрөө тэгээ гелийн атом, устрогчийн молекул, метаны хий зэрэг юм хүнд нэгдлүүд, зарим нь хүнд, зарим нь хэд хөнгөн нэгдлүүдээс бүтсэн. Дээрэс нь асар хурдтай шуургууд эргэлдэж идэг гэж. 70 он ерөөсөн 1989 онд Voyager 2 маань л хажуугаар нь flyby буюу хажуугаар нь нисэж өнгөрөхдөө өнөөдөр бидний мэддэг тэр гой зургуудыг авсан байхгүй. Энэ зургууд тэр ингээ шуурга харагдсан. Энийг Great Dark Spot буюу авраг агуу хар толб гэж нэрлэдэг. Нөгөө манай Бархасууд гаргийн авраг улаан толботой адилхан. Тэгсэн дараа нь ерөөсөө л 90 онд Хабблыг хөөргөө дахиад зургийг авсан чинь нөгөө толб чи алга болцсон. Яасан гэхээр шуурга нь асар хурдтай. За дэлхий дээр ямар нэг хамгийн бүр экстрим байгалийн гамшиг будаа болгодог энэ шуургууд
цагт үсрээл нэг 400 км хөрвөл их юм. 200-аас тий 200 км хөрвөл их юм. Тэгсэн чинь 70 он дээр шуурга цагт 2000 км хүрдэг. Энэ маань өөрөө секундэд 400 м/с хурдан болоо явчихж байна гэсэн. Энэ нь дуунаас хурдан шуурга тэнцээ бол. Дуунаас хурдан шуурга гэсэн. За дэлхий дээр ингээл салхилаад тэрний ингээл салхилж байгаа чимээг хоёлаа ингээл сонсоол тэгэл салхи ингээ ирж ийн гэл мэддэг шүү дээ. Эхлээд чимээгээр юм тий. Нэгсэндээ нөгөө дууны хурд маань салхины хурднаас хурдан учраас эхлээд дуу нэрээд дараа нь араас нь салхи ирээд миний үсийг сэгсэлгээд хайчин тийм үү. Ингээ миний барьжсэн юм хийсэг чинь. 70 он дээр энэ үзэг эсэргээрээ болно. Хоёлаа ингээ байж байгаа эхлээд салхи нэрж хамаг юм сүйтгэж хайчаад араас нь салхины дуу нэрдэг. Амар юм байна. Тэр чинь нөгөө дуунаас хурдан байгаа учраас тийм. За энийг бүр гоё энгийнээр ойлгох гэвэл жоохон онцгой жишээлтэй. Дуунаас хурдан онгоц гэж байдаг тийм. Бөмбөгдөгч онгоц гэж байдаг. За ингээд бусад онгоц ингээд бөмбөгдөхгүй явж байгаа юм бол онгоцны дуу эхлээ ирдэг шүү. Нисэж байгаа онгоцны юм. За бөмбөгдөгч онгоц биш зүгээр энгийн онгоц гэж бодъё. Эхлээ дуу нэрээд араас нь ингээд онгоц харагддаг тийм. Тийм. Аянган дээр яадаг вэ? Эхлээд гэрэл нь харагдаад араас нь чимээ ирдэг тийм. За тэгсэн чинь дуунаас хурдан юм яах вэ гэхээр дуунаас хурдан онгоц нисчээвэл хоёул эхлээ онгоцыг харчих واخгүй. Юу ч сонсогдохгүй тийм. Онгоц чив чимээгөө ингэж өнгөрчөөд араас нь дуун гэдэг байна. Дуун араас хурдан машин байвал бас тэгнэ. Дуун араас нь ингээ хөөгөө явчихна гэсэн. 70 ингээ шуурга тэгнэ гэсэн. Эхлээ шуурга ирээд бүх юмээс үтгэж хайчаад араас нь гэдэг шуурганыхын чимээ нэрх өнгөрсөн борооны араас цовны өмрөө гэдэг. Асар хурдтай шуургууд болж идэг ийм гариг. Амар юм байна. Ийм хүчтэй. За тэгсэн эрдэмтэд нэг юмыг одоо ажигласан байна л да. Одоо энэ Хабблын Voyager-ийн ажиглалтаар яаж яхаар 70 оны агаар мандал бол маш хүйтэн. Гэхдээ дулаахан болоод идэг. Дулаарч байгаа. Нэгсэндээ 70 он дээр одоо нөгөө нэг уур амьсгалын үржилт дэлхийн дулаар л гэдэг шиг 70 он дээр 70 ангийн дулаар л бий болоод байгаа хөөх. Гэхдээ тэнцээ чинь хүмүүс байхгүй шүү дээ. Яагаад ингэж байгааг бид нар мэдэхгүй. Юу гэж хамгаалж байгаа вэ гэхээр 70 ангийн цөмийг тойроод маш халуун далаа тэнгис байж магадгүй. Тэг ус буцалж иж магадгүй тэмцээ гэж үздэг. 70 ангийн маань нөгөө үүл нь өөрөө айгүй зузаан нэгттэй учраас тэр үүлний цаана юу байгааг харах боломжгүй. Тэр тийм юм таамагд байдаг. Тэгээ ингээ ирээдүйд проб буулгаад те одоо нөгөө нэг хасааг хар нөхрөө явуулдаг шиг нэг тийм өөрөө явагч юмуд буулгаад 70 он тийм байж магадгүй гэж үзье гэдэг ийм таамагуд байдаг. Бас нэг сонирхолтой юм нь юу вэ гэхээр нөгөө Triton нэгэ 70 онгийн маань дагуул нь өөрөө гейзертэй. Гейзер гэдэг чинь юу вэ? Газрын гадаргаас нь ингээд ус цацарч гарч ирээд байгаа шүү дээ. Цөмөөс нь тий халуун ус цацарч ирээд байгаа. Тэгэхээр бас халуун цөмтөө халуун ус бэж иж магадгүй гэдэг таамаг байдаг. Энийг бол яг нарийн ингээд судалсан юм байхгүй. Яагаад юм баг өнөөдөр хинч мэдгүй. Тэгэхээр ирээдүйн одоо оронч болж байгаа хүүхдүүд залуучуудад бол зүгээр л 70 ангарыг дээр нээхэд наазах юм хоёр асуудал биш тий. За тэгээд 5 үндсэн бүслүүртэй манай санчир шиг. Тэгсэн чинь бүслүүрээс гадна айгүй хачин юм байдаг 70 он дээр. Тэрний юу гэхээр арк гэдэг байхгүй. Бүслүүрэн арк гэдэг 70 онд. Бүслүүр бол 70 он ингээд бүтэн тойроод нийлцсэн юм том бүгжин хэлбэрийн цаграг байгаа шүү дээ. Тэгсэн чинь зөвхөн ийм арк байгаа байхгүй. Одоо тал нь байхгүй. Гадуур явж байхдаа ийм арк чинь зүгээр л нэг юм тал нь байх. Тийм юм ажиглагддаг. Тэр нь бүр ингээд дөрвөн ширхэг байдаг. Тэгээ энэ бол ерөөсөө физикийн хуулийг зөрчиж байгаа юм байхгүй. Арк бол ингэж тогтох ерөөсөө боломжгүй. Тэгээ судалж байсан чи яасан гэхээр манай 70 он чи 16 дагуултаа шүү дээ. Нөгөө дагуулууд нь яг тэр аркийг яг тэр байранд нь ингээд тал хэлбэрээр нь тогтоогоод тэр нь айгүй гоё байгаа байхгүй. Тал хэлбэрээр нь тойрдог гэж юу систем болгочихж байгаа. Арк ингээд тал хэлбэрээр байж идэг 70 онороо тойроод эргэж явахдаа ингээд бүтэн нийлээд нэг цаграг болох гээд шүү дээ тийм. Тэгсэн яг тэр тал хэлбэрийн цаад талд нь нөгөө хит хитэн 70 онгийн дагуулууд нь яг тэр арктайгаа зэрэг 70 онгаа тойроод эргэж идэг. Тэнгүүт нөгөө дагуул руугаа татагдаад 70 онгаа бүтэн тойрох боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд ийм тал хэлбэрийн аркууд 70 он дээр үүссэн байдаг. Хачин жигтэй юм. За энэний бас үүсэлтэй шалтгааныг олох бол ерөөсөө маш гоё. Энд бол ингээ физикийн тайлбар бол маш гоё хөдөлгөөний бодлого, айгуу гоё одоо орны бодлого байхгүй. Энэ бол ингээ тайлагдаагүй. Яагаад гэвэл нууц хэвээрээ ба. За 70 онгийн нууц маань тэгсэн ингээд дуусаагүй. Одоо ингээ хоёулаа нэвтрүүлгийн төсөөлөлтөд нууцуудын яриад дуусгая тий. Яасан гэсэн чинь Triton гэдэг дагуул бол ерөөсөө Нарны аймгийн цорын ганц
гаригийнхаа эргэлтийн нөгөө тэнхлийн эргэлтийнх нь эсрэг зүг тойрж ирэх гариг дагуулахгүй. Сар бол ерөөсөө дэлхий тойрж ирэхдээ дэлхийн эргэлтийн тэнхлийн дагуул тойрж ирнэ. Энэ хоёр бол ингээд зэрэг үсээд ингээд явсан хөвслийг харуулж байгаа. Тэгсэн одоо далаван жишээ нь баруунаас зүүн рүү иргэдэг гэж бодъё л. Тэгсэн Triton яах вэ? Зүүнээс баруун руу ирэх байх. Дагаж иргэдэг гэж бодсон шүү дээ. Ямар сони. Дагаж иргэдэг. Эсрэгээр нь иргэдэг. За яагаад асуултын бас мэдэхгүй. Энэ бол юуг одоо таамаглаж байгаа, юуг индикейт хийж байгаа вэ? Ямар ийм одоо сэжмийг гаргаж өгч байгаа вэ гэхээр энэ хоёр зэрэг үсээгүү. Triton магадгүй дээр үед ингээд далаван үеийн мөсөн гаргуу чинь хамгийн нарны аймагт нартаг айгу ойрхон байсан шүү дээ. Тэгээд аяандаа ингээ холдож явсан тий. Ийм ойрхон бахтай Triton гэдэг объектыг барьж аваад тэгээ ингээ цугтаа холдсон байж магадгүй гэж үздэг. Яа энийг яг үнэхээр ингэсэн байна гэдэг таамаг одоохондоо баталгаа одоохондоо байхгүй. Тэгэхээр ийм сонирхолтой шин чанарууд манай энэ далаван гэдэг гариг дээр байдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө бид нар ингээ нарны аймгаа бүтэн мэдсэн юм шиг мөртлөө тий 8 гариг байна энэ төр гэж ярьдаг мөртлөө гэтэл үгүй ерөөсөө бүтэн мэдээг. Бүр сони юм нь юу болдог гэхээр дэлхий дээр 200 жил тутам болоход за би тоог нь буруу санджиж магадгүй далаван биш Плуто гариг маань далавангаас илүү ойрхон болдог нартай. Нэгс нь Плутогийн тойрог зам айгүй эклипс гэдэг байхгүй. Тэгэхээр ингээд дэлхий дээр 200 жил болох тутам 20 жилийн хугацаатаагаар Плуто ингээд дотоод эклипс рүүгээ орж ирээд далавангаас илүү нартай ойрхон болчихдог. Энэ 20 жил үргэлжилдэг. За энэ хамгийн сүүлд 1979-с 1999 онд тохиолсон. Ийм сонирхолтой юм болдог. Тэгсэн чинь асуулт асуудаг шүү. Плуто дотоод тойрог далавангийн тойрог зам руу ингээд ороод ирэхээр чинь энэ хоёр чинь мөргөлдөх боломжтой болчих шүү дээ. За тэгсэн бас мөргөлдөхгүй. Яагаад гэхээр далаван маань яг гоё тойрог хэлбэрийн тойрог замтай гэдэг учраас. Гэхдээ яг яаж тийм тойрог замтай болов? Яаж Triton-ыг барьж авав? Яагаад тэнцээ гейзер байна? Яаж тэр аркууд тогтчихээн? Тэр далавангийн үнэхээр агаар мандал дээр нь хав халуун ус байна уу? Энэ бүгд бол өнөөдөр тайлагдаагүй асуултууд байгаа байхгүй. Тэгэхээр ирээдүйн одоо орончтол зөндөө олон нэг юм тэнцээ байна тий. Далаван гэдэг гариг дээр. За баярлалаа. Далаван ямар гоё өнсөх шиг юм бэ? Далавангыг бас тийм сонирхолтой юм байдгүй тэр тэнд байж идэг нэг хүүтэн гаргал юм болов гэсэн маш гоё сонирхолтой өнцгүүдийг ярьлаа. Бэлгүүндээ баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хариултаа хадгалсан худалдаа хөгжлийн банк болон бүх төрлийн үндэсний ус захиалгын тод торог хамтран ажиллаа. Нэвтрүүлэг маань NTV болоод Мөндөр радио 107 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрэлээ. За тэгээ үзэг сонсогч та бүхэндээ дараагийн дугаараар иргэн уулзъя. Баярлалаа. 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 Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.